За сайн байцгаана уу Жудиложик подкастын сонсогчдоо. За та бүхэндээ 2024 25 оны шинэ оны мэндийг хүргэе. За та бүхэн маань шинэ жилээ сайхан өгцөн байх гэж найдаж байна. За бид өнөөдөр та бүхэнд одоо 25 оны хамгийн ихний тусгай дугаараа ярилцахад танилцуулахад бэлэн боллоо. За өнөөдрийн дугаарыг бол Мега Аюканаар хамтран ярилцах болно. За тэгээ Мега маань нэг сонирхолтой сэдвээр та бүхэнд өөрсдийн туршлагаа болон одоо а, бас тодорхой туршлагаа ер нь бол хуваалцах ийм зорилготой подкаст байгаамаа. За тэгээд та бүхэн маань ер нь одоо хуулийн салбарын бол сонссон, мэдсэн байгаа бах. Саяхан энэ 11 сард 12 сарын ихээр өмгөөлөгчдийн шалгалт зохион байгуулагдсан. Тэгээ өмгөөлөгчдийн шалгалт бол одоо хуульчийн мэргэжлийн шалгалтын араас угсраад зохион байгуулагдах сүүлийн 2 жил өмнө тэгээд зохион байгуулагдчих яг шиг байна. За тэгээд бас хуульч мэргэжилтэй өмгөөлөгч болох хүсэлтэй хүмүүсийн хувьд бас их тийм чухал ач холбогдол бүхий шалгалт байдаг. Тэгээ Мега манаас энэхүү шалгалтыг өгөөд амжилттай тэнцсэн байгаа. За тэгээд бусад бас зөндөө хүмүүс тэнцсэн хүмүүс байгаа бах. Тэр хүмүүстээ бас энэ дашрамд баяр хүргэе. За тэгээ юуны түрүүнд Мега маань ингээд товчхон танилцуулах уу? Ерөө өмгөөлөгчийн шалгалт гэж ямар шүү шалгалт байдیں۔ Энэ жилийн тухайд ямар байдлаар зохион байгуулагдсан гэх мэтчлээ. За тий. За нөгөө төрүүлээд бас нэг анхааруулга хүрэхэд би одоо ер нь бол нөгөө ярьж байгаа юмнууд маань өмгөөлөгчийн 2024 оны шалгалт нэг иймэрхүү байдлаар авагдсан. Шалгалтанд нэг иймэрхүү асуулт ирсэн гэсэн байдлаар л ярих юм. Тэгээ нөгөө ярьж байгаа юм маань одоо хууль журам нь цаашдаа шинжилэгдэж гэдэг юм уу те нөгөө хугацааны хувьд ингээ хуучирсан байх үе те таны сонсож байгаа үеэс энэ мэдээлэл маань одоо хуучирсан байх үе гэдгийг бас анхаарад тэгээд нөгөө ярьж байгаа зүйлсийг маань хэрвээ та сонсож байгаа бол эргээд нөгөө холбогдох журамтай нь хуультай нь бас дабл чек хийж агаад тэгээд одоо хийгэрээ гэж бас хэлхэн дутаах гэж бодож байна. За өмгөөллийн шалгалт 2024-т орсон. Тэгэхээр тэрний талаар яриа гэж бодсон. Бид нар бас нөгөө хуульчийн шалгалтын ч гэсэн одоо даалгавруудтай холбоотой дугааруудыг бас өмнө оруулж исэн. За тэгээд өмгөөллийн шалгалт бол 2019 он байна уу. Тэгээ нэг өмгөөллийн тухай хууль шинжлэгдэн батлагдсанаас хойш бол өмгөөлөгчийн шалгалт гэж одоо тусдаа юм шалгалт аваад яг өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхийг нь олгодог болсон. За ингэснээрээ болвол энэ эрхийг авсан хүн нь болохоор яг одоо юу гэдэг өмгөөлөгчийн тухай хууль заасан болоод одоо нөгөө процесс хуулиудад заасан өмгөөлөгчийн эрхийг эдэлтүүрийг хүлээх тийм одоо эрх зүйн үр дагавартай гэсэн. За тэгэхээр өмгөөлийн шалгалт бол одоо аваад нэг 2 3 дахь жилдээ явж байгаа юм болов уу. За түүнээс өмнө бол миний ойлгосноор хуульчийн эрхээ авсан хүн бол өмгөөлөгчийн эрх авъя гэж хүсэж их юм бол дээд шүүхэд өөрийнхөө материалыг бүрдүүлж өгөөд бүртгүүлээд за тэгээд өмгөөлийн үйл ажиллагаа эрхэлж болдог байсан гэж ойлгосон. За харин одоо 2 3 жилийн өмнөөс эхлээд бол тусдаа ийм шалгалт авдаг болоод за тэгээд тэр шалгалтандаа тэнцсэн хүн бол өмгөөлийн эрхээ авдаг ийм болсон байгаа. За тэгээ энэ жилийн шалгалтын хувьд бол өмнөх 2 жилийн шалгалтаас ялгаатай журмын хүрээнд авагдсан. За өнгөрсөн 2 жил болохоор за эсээ тест за тэгээд 4 салбар эрх зүйн бодлого гэсэн ийм 6 шалгалтаар авдаг гэсэн юм билээ. За тэгэхээр ерөөдөө хуульчийн мэргэжлийн шалгалтаас одоо шалгалттай төстэй гэсэн үгтэй яг бодлогын шалгалт өгдөг байсан. Харин энэ жил болохоор яг энэ шалгалт авдаг журам нь өөрчлөгдөөд бодлогоор биш 4 салбар эрх зүйдээр тодорхой кейс өгөөд за тэр кейс дээр аль нэг талынх нь одоо өмгөөлөгчийн хувьар нэхэмжлэл гомдол тэгээ эсвэл хариу тайлбар за эсвэл давтаалтах гомдол хяналтын гомдол ч юм уу тий аль нэгийг нь бичих тийм даалгавар ирдэг болсон юм байлээ. Тэгэхээр бас илүү энэ нөгөө өмгөөлийн үйл ажиллагаатайгаа уялдсан байдлаар шалгалт авч байгаа юм болов уу гэж бодсон. Тэгээ аюу сонирхолтой байсан. Тэгээ ерөнхий товч байдлаар бол ийм. За тэгээд миний хувьд энэ подкаст дээр нөгөө юу ярих гэж бодсон бэ гэж тэгэхээр хуульчийн мэргэжлийн шалгалтын тухайд бол одоо бодлогонуудынх нь харьцангуй зөв хариулт буюу те за энэ хариутай жишээж таны материалыг шалгасан шүү гэдэг юм бол хуульчтай холбооноос нээлттэй тавьчихдаг те тэгэхээр дараагийн жилүүдэд нь шалгалтанд орж байгаа хүмүүс ерөөхдөө өмнөх жилүүдэд нь ийм материалууд ирж исэн юм байна гэдэг ямиг одоо шалгалтын бэлтгэлийн явцдаа ашиглах боломжтой байд юм билээ. За өмгөөлөгчийн шалгалтын тухайд болохоор харин тийм зүйл байдаггүй юм байна гэж би ажигласан. Тэгэхээр өмнөх жилүүдэд ямар материал ирж вэ гэдгийг нь хараад тий ядаж нэг баримжаа авах тийм болцоо байдаггүй илүү нөгөө өмнөх жил өгсөн хүмүүстэй уулзаж тэр хүмүүсээс нэг тийм дамаа тий яриагаараа л нэг иймэрхүү юм ирж исэн юм байна гэж мэддэг юм шиг санагцсан. Тэгэхээр зүгээр энэ подкаст дээр бол 6 одоо шалгалтаас бүрддэг өмгөөлөгчийн шалгалт маань нийтдээ. За тэгэхээр жилийн 6 шалгалтын тухайд ямар хуу ер нь тохиолдлууд ирсэн бэ гэдгийг л яриа гэж бодсон юм аа. За тэгэхээр 6 шалгалт маань бол ямар 6 шалгалт вэ гэхээр
үндсэн хууль 90 иргэн захиргаа гэсэн энэ дөрвөн одоо эрх зүйн төвшөнд бол түрүүн хэлсэнчлэн тодорхой кейс өгөөд за тэгээд яг миний хариулах бичих ёстой зүйл маань юу вэ гэхээр одоо нөгөө гомдол ч юм уу хэмжлэл ч юм уу те за үндсэн хууль дээр гэх юм бол үндсэн хуулийн цэцэрлэг мэдээлэл гаргадаг ч юм уу те иймэрхүү байдлаар одоо юу бичих ёстой. За энэ дөрөв дээр. За тэгээд дараагийн шалгалт нь болохоор ёс зүйн одоо өмгөөлөгчийн ёс зүй гэж бас нэлийн одоо чухал гэх юм уу те тусдаа code of ethics те. За тэгээд тэрийгэ зөвшөөрөл тусдаа бас хариуцлага хүлээлдэг ийм тогтолцоотой юм байлээ. За тэгээд тэрийг нь бол 50 тестээр шалгасан энэ жилийн тухайд. Тэгэхээр энэ тестийн шалгалт за нэмэх нь болохоор өмгөөлөгчөд мэтгэлч сурч чадвар айгүй чухал байдаг. Мэдээж нөгөө шүүхтээр бас юугаа өрсөлдөгчтэй те ингэж өмгөөлж авдаг учраас за тэгэхээр мэтгэлч сурч чадварыг нь шалгасан эсэний шалгалт гэдэг ийм нийтдээ 6 шалгалтаас бүрдсэн шалгалт байсан. За тэгээ энэ жилийн тухайд шалгалтууд маань болохоор үндсэн хуулийн одоо эрх зүйн шалгалтаасаа эхэлсэн. За үндсэн хуулийн шалгалт нь миний хувьд амар сонирхолтой байсан. За би та хэд нөгөө тохиолдлоо танилцуулахад нөгөө бичиж авч маавжуул ингэж гарч ирэх боломж байхгүй. Тийм учраас зүгээр нөгөө толгойдоо үлдснээр л за нэг иймэрхүү кейс ирсэн ингэж ярихад за улсын их хурлын сонгуулийн тухай хууль байгаа. Тэгээ одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нь бол 2019 онд батлагдсан хууль байгаа. За энэ хуулийн за энэ бол нөгөө яг бодиттой кейс шүү. За улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 41-9 дээр болохоор ямар заалт байдаг вэ гэд тэгэхээр хэрвээ улсын их хурлын гишүүнээр ажиллаж байгаа одоо хүн сонгуульд тэгээ дараагийн сонгуультаа нэр дэвшгээр болвол хийсэн ажлын тайлангаа болохоор нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болно. За тэгээд энэ тараасан материалыг болвол сонгуулийн сурчлагын материалд тооцохгүй гэдэг ийм заалт байт юм байлээ. За тэгэхээр бидний мэдж байгаа ч нөгөө сонгуулийн жил эхэлсэн тохиолдолд те ямар нэгэн байдлаар сонгуулийн сурчлагаа явуулж болохгүй хоригдсон зохицуулттай байдаг. Харин улсын хурлын гишүүнээр ажиллаж байгаа хүний хувьд бол одоо хийсэн ажлынхаа тайлан харааж болно. Тэрийг нь сонгуулийн сурчлагаа гэж тооцохгүй гэдэг ийм заалт юу нь бол одоо ч гэсэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. За тэгэхээр энэ заалт нь болохоор үндсэн хуулийг зөрчсөн гэдэг байр сууриас үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаа гэдэг ийм агуулгатай даалгавар байсан. За тэгээд нэг нэр дэвшигч зүйлгүй те өөрөө бас ингээд сонгуульд ялгагдчихдаг. Тэгээд энэ заалт нь бол ингээд үндсэн хууль зөрчиж гинөө гэж мэдээлэл гаргах хүсэлтэй байна. Тэгэхээр та мэдээллийг нь гаргаж өгөөрэй гэсэн ийм даалгавар байсан. За тэгэхээр ерөнхийдөө шалгалт өгж байгаа хүний хувьд бол те нөгөө үндсэн хуулиасаа юу яагаад одоо үндсэн хуулийн аль тэгээ залтуудыг зөрчсөн байх боломжтой вэ гэдгийг нь өөрөө сонгоод тэгээ тэрнийхээ үндслэлийг тайлбарлаад за тэгээд мэдээж нөгөө үндсэн хуулийн цэцэд маргаан хэн шийдвэрлэх ажиллагааны тухай хууль гэж байгаа тийм үндсэн хуулийн бочтой хууль тийм үү. За тэгэхээр тэр хуульд заасан нөгөө нэг шаардлагуудыг хангасан байдлаар мэдээж гарах ёстой. Тэнд бол нөгөө одоо хэлбэрийн хувьд гэх юм уу те мэдээлэлт чинь юу дурддагсан байх ёстой вэ? Одоо мэдээлэл гаргаж байгаа иргэний мэдээж хаяг янз бүрийн юмнууд гэдэг ч юм уу те. Тэгэхээр тэрэнд нь нийцсэн байдлаар мэдээлэл бичих ийм даалгавар байсан. За тэгэхээр нөгөө даалгаврын хувьд тэгээ хамгийн зөв хариулт энийг л бичих ёстой гэдэг юм бол одоо хуульчин шалгалттай ижилхэн тийм зүйл бол байхгүй гэх юм уу те. Тэгэхээр ерөөхдөө ямар байдлаар бичих ёстой вэ гэдгийг сонсож байгаа хүмүүстэй бол зүгээр нээлттэй үлдээч чи ийм даалгавар ирсэн. Та зүгээр сонирхож явах юм бол те эсвэл дараагийн жилийн өмгөөлөгчийн шалгалтанд бэлдэж байгаа бол өөртөө ер нь бол ингээ орж хараад нэг энэ асуултан дээр би байсан бол ингэж өчөх байсан гэдэг ч юм уу те дор дорноо дотроо бодчихгүй юу. За үндсэн хуулиар ихэлсэн. За дараагийнхаа шалгалт болохоор эрүүгийн эрх зүйн шалгалтын талаар дурдъя. За эрүүдээр болохоор агуулга нэг иймэрхүү тохиолдол ирсэн. За хөдөө орон нутагт байдаг нэг хүн тэр авийнхаа нэг ууланд гараад тэгээд хоёр ширхэг ийм ургах чадваргүй нарс мод гэж би санаж байна. Тэр нэг ургах чадваргүй гэхээр ерөөдөө ингээд одоо газраасаа бэхлэгдсэн босоо хэлбэртэй мод. Гэхдээ ямар нэг байдлаар нөгөө ногоорч бол ургадаггүй нэг тийм үхэгдсэн гэх юм уу те. Тийм моднууд байдаг шүү дээ. Тийм хоёр ширхэг модыг өөрөө одоо нөгөө хувийн гал түлэх тэр хэрэгцээндээ ашиглахаар тайрсан байгаа юм. За тэгэнгүүт энэ тайрсан үйлдэлийг нь болохоор эрүүгийн хуулийн 24-ийн 8 гэж би санаж байна те. Нөгөө хууль бусаар мод бэлтгэх гэдэг гэмт хэрэгээр зүйлчилдэг. За ийм кейс гарсан. За тэгээд энэ тохиолдол төр болохоор давцаалт гашны шүүх рүү анхан шатны шүүхийн шийдлийг одоо зөвтгөх байдлаар гэх юм уу. Анхан шатны шүүх бол юугээ шийдсэн бэ гэдэг юуг нь өгсөн. Одоо шийдлийг нь өгсөн. Анхан шатны шүүх болохоор за энэ бол гэмтэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч нөгөө эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодиттой охирол учруулаагүй байна буюу нөгөө эрүүгийн хуулийн 2-ын 1-ийн 4 дээр байдаг заалттай тэрийг баримтлаад ерөөдөө
цагаатгаж шийдвэрсэн байдаг. За тэнгууд үүн дээр нь болохоор прокурор эсэргүүцэл бичсэн. За тэгэнгүүт энэ прокурорын эсэргүүцэлээр одоо хохирогчийг төлөөлж те хариу тайлбар гэх юм уу тайлбар гаргасан ийм даалгавар байсан. За тэгээд Шүүгдэгчийг төлөөлж гэсэн үг. тийм шүүгдэгчийг төлөөлж тийм. За тэгээд энэ даалгавар дээр болохоор за ерөөхдөө хүн болгон бол өөр өөртөөх үндслийг гаргаад анхаашны шүүхийн шийдлийг одоо дэмжиж гэх юм уу те цагаатах байр сууриас ингэж юугаа тайлбараа бичсэн. За тэгээд энэ дээр бол яг төстэй үйл баримттай шүүхийн шийдвэр байд юм байлээ. Тэгээд шүүхийн шийдвэрийг нь бид бас нөгөө подкастнасаа гадна та бүхэн мэдж байгаа бол хэргийн мэдээллийн хуудас гэдэг нэг зүйл хийдэг. Шүүхийн шийдвэрүүдийг одоо товчлоод илүү хэлбэр болгоод гэх юм уу. Тэгээд саяхан бол legal data-д бид хэргийн мэдээллийн хуудас байдлаар яг энэ кейсийг оруулсан байгаа. Тэгэхээр бүхэн маань сонирхож явах юм бол бас тэндээс орж яг шийдлийг нь бас сонирхох боломжтой. За эрүүд дээр бол нэг ийм кейс ирсэн. За одоо болохоор захиргааны кейс рүү оръё. Захиргаан дээр болохоор яг саяхан шийдэгдсэн одоо нэг маргааны гэх юм үйл баримттай төстэй кейс өгөөд за тэгээд мөн давтаалтах гомдол бичих юм даалгавар байсан. За тэгэхээр тохиолдол нь ямар тохиолдол байсан бэ гэхэд тэгэхээр таны үйлчлүүлэгч бол иргэний үнэлгээ хайчихсан. За тэгээ иргэний үнэлгээ дахиад авъя гэж утсан чинь зуршлын шийдэх хуудас бичсэн. За тэр зуршлын шийдэх хуудасных нь үндсэл нь болохоор иргэний үнэлгээ одоо нөгөө хадгалах хамгаалах үүргээ зөрчилжтэй гэж өргөдүүлсэн гэдэг ийм үндслэлээр таны үйлчлүүлэгчийг 25,000 төгрөгөөр торгосон байна. За тэгээд үүнийг бол одоо тэг зөвшөөрөхгүй байгаа гэдэг агуулгаар давтаалтах анхаашны шүүхийн шийдэл бол юу байсан бэ гэж тэгэхээр ингэж торгосон шийдэх хуудас нь бол үндсэлтэй зүг байна гэж шийдсэн. За тэнгууд одоо үүнийг нь эсэргүүцэж давтаалтах гомдол гаргах тийм даалгавар байсан. За тэгэхээр мэдээж нөгөө процесс хуулиуд дээр те давтаалтах гомдолд юу дурдах ёстой вэ гэдэг юмнуудыг бол маш сайхан жигсаагаад бичсэн байгаа. Нэхэмжлэл юу дурдах уу те хариу тайлбарт юу дурдах уу гэдэг юмыг тэгээд мөн хоног хугацаануудын те ямар хугацааны дотор гарах ёстой вэ гэдэг юмнуудыг бичсэн. За тэгэхээр ерөнхийдөө тэднийгээ дуртаад тэднийгээ багтаасан байдлаар давтаалтах гомдол бичсэн ийм одоо даалгавар байсан. За тэгээд үүн дээр болохоор хэлэхэд яг энэ маргааныг ер нь 2024 оны сүүлээр захиргааны хэргийн дэд улсын дэд шүүхийн захиргааны хэргийн дахин бол шийдвэрлсэн. За ингэж шийдвэрлэхдээ болохоор ингэж торох нь бол үндэслэхгүй байна гэж шийдвэрлсэн юм байлээ. Тэгэхээр та бүхэн нөгөө дэд шүүхийн одоо маргааны товч гэж хийдэг үлээ дэд шүүх. Тийм нөгөө шүүхийн шийдвэрийн хураангуй юу? Тийм шүүхийн шийдвэрийн хураангуй гэж хийдэг. Тэнд бол маш дэлгэр өнгөө сайхан орсон байлээ. Тэгэхээр та бүхэн улсын дэд шүүхийн вебсайт руу ороод тэгээд юунаас нь сонирхох боломжтой гэсэн үг. Ер нь шийдлийг нь тий. Гэтэ одоо яаж гомдлоо гарах уу гэдг нь бол илүү шалгуулагчийн одоо юу байдаг байгаа. За тэгээд иргэний эрх зүйн даалгавар руу орцгоё. За иргэний эрх зүйн даалгавар болохоор бас жоохон одоо сонин гэх юм. Сонин гэхэр жоохон сонирхолтой. Үйл баримт аха. Би жоохон нөгөө өгсөн үйл баримт нь нэг тийм бодит амьдрал дээр нэг тийм буухайгүй гэх юм уу? Жоохон логикийн зөрчилтэй ч юм шиг санагдаад бүр гайхаад юугаа кейс уншдаг. Шүүхийн шийдвэр байгаа юу тэр юун дээр нь? Иргэн дээр нь шүүхийн шийдвэр хайгаад олоогүй. Манай энэ жил нөгөө өмгөөлөгчийн шалгалт өгсөн хүмүүс сонсож байгаа юм бол хэрвээ олсон бол бас бидний подкастны доор комент бичээд үлдээгээрэй гэж хүсэж байна шүүхийн шийдвэрийг нь. Тэгээд яг нөгөө кейс болгохдоо илүү нөгөө үйл баримтыг нь жоохон таньж маасан ч юм уу те тэрнээс болоод нэг тийм логикийн гап гараадах шиг юм байна санагдсан. За тэгээд товчоор та бүхэн тайлбарлаж өгье. Яг нь ерөөхдөө товчоор хэлэх юм бол холимог гэрээтэй холбоотой маргаан байх шиг байна. За тэгэхээр А гэдэг нэг тариаланч байгаа. За тэгээд бид нар бол энэ А гэдэг тариаланчийн өмнөөс давтаалт гомдол бичих юм даалгавар байсан. За маргаж байгаа нэг төдий өмнөөс юм тий. За А тариаланч маань болохоор яасан бэ гэж тэгэхээр Б-тэй нэг гэрээ байгуулсан. За тэгээ Б болохоор энэ гэрээний дагуу 10,000 буудлын үрсийг нэг буудлыг нь 7,000 төгрөгөөр худалдаж авъя гэж тийм гэрээ хийсэн. Тэгээд ингэхдээ одоо энэ нөгөө 10,000 буудлын үрсөө бол өөртөө ямар нэг байдлаар шилжүүлж аваагүй. Тэгээ зүгээр тариаланч Аад бол байжиг. Харин чи наадхаа одоо нөгөө хавар юу яадаг штэ тэгээ өвс үнд ордог штэ тий. Тэр үеэр 10,000 төгрөгөөр зараад тэгээд мөнгийг нь надаа өгөөрэй гэдэг тийм гэрээ хийсэн байгаа байхгүй юу? Ер нь тохиролцоо. За тэгсэн чинь нөгөө хаврын улирал буюу өвс нь үнэтэй болох улиралтай бол үнэтэй болоогүй. Тухайн одоо юу гэдэг цаг уурын нөхцөл байдлаас хамаарсан юм уу юунаас ус юм те. За тэгээд
яг тэр хавар нь болохоор өвсний үн айгүй унтсан. За тэнгууд нь хавар нөгөө тариалан чинь бээр үгээ залгаад өвсний үн нь бол нэлээд унчлаа. Тэгээ 3,000 төгрөгөөр л зарах боломж байна гэд асуусан чинь би болохоор яах юм гэд тэгсэн байгаа байхгүй. За тэгээд ингэж авсаар байгаа 100 болцсон. За тэгэхээр 100 бол өвс худалдаж авдаг хүн байхгүй, бүр өвс бол өнгөтцсөн. Тэгэхээр нь манай тариалан минь болохоор шууд тэр 10,000 бодол өвсийг за өнгө болсон юм чинь ингээ хүмүүст тараацсан байгаа. За тэгсэн чинь нөгөө Б болохоор шүүхэд нэхэмжил гаргасан. Нэхэмжил гаргахдаа юу гэж нэхэмжил гаргасан бэ гэж тэгэхээр за би бол АТ зээлийн гэрээ явуулсан. Би зээлийн гэрээнийхээ үндсэн дээр те 70 сая төгрөгийг АТ зээлсэн. За тэгээд энэ зээлийн гэрээний хүү бол 30 сая төгрөг гэж бид хоёр тохирсон. За энэ хаврын улиралд бол нөгөө тариаланч надад ингээд нийтдээ 70 сая төгрөгийн үндсэн зээл болон хүү 30 сая гээд нийтдээ 100 сая төгрөг өгөх ёстой байсан. Ийм үүрэгтэй байсан боловч энийг өгсөнгүй. Тийм учраас 100 сая төгрөгөө за нэмээд яадаг вэ? Алтан гिचүүлүүнийг 20 сая төгрөг гэ нийтдээ ер нь бол ийм 120 сая төгрөг хэмжилтний. За тэгсэн чинь болохоор нэг ийм хүсэлтэй байдаг байхгүй. Тэгээд энэ тохиолдол дээр болохоор анхаашны шүүх болохоор зээлийн гэрээ мөн байна гэж дүгнээд за тэгээд нөгөө шаардсан 120 сая төгрөгийг нь бүгдийг нь тариалан жаагаас гаргуулж бед олгоё гэд ингээд шийдсэн гэж байгаа. За тэгээд үүн дээр болохоор давтаалтах гомдол бичих юм даалгавар байсан. Гэхдээ жич нэг зүйл өгж байгаа нь болохоор нөгөө 70 сая төгрөгийг нь бол би өгчөө. Одоо тэр нөгөө хүү гээд байгаа 30 сая төгрөг болон нэмж алтан гэж шаардаад байгаа 20 сая төгрөгийг нь бол төлөх би боломжгүй гэдэг. За тэгэхээр одоо Агийн өмнөөстэй Агийн өмгөөлөгчийн хувьар давтаалтах гомдол бичих юм даалгавар байсан. За бас амар сонирхолтой кейс нь айгүй сонирхолтой юм байна. Нөгөө тэр болгон түгээмэл байдаггүй. Тийм юм шиг байна. Тэгээд яг нөгөө гарч ирчээ зүрн хүмүүстэй яриад ингэж байхад хүмүүс бол ерөөхдөө холимог гэрээ байна. Тий. Эхлээд юу бол ямар хоёр гэрээний холимог вэ? Худалдаа авах гэрээ бол байна гэж дүгнэж байгаа. Тэгээд худалдаа авах гэрээ бол тэг мөнгөө шилжүүлээд нөгөө талаас яг өвсөө өөрийн эзэмшилд аваагүй ч гэсэн одоо ингээд зөвшөөрөд нөгөөнийхөө эзэмшилд байлгаж байгаагаар ер нь бол худалдаа авах гэрээ дууссан байна. За харин үргэлжлүүлээд нөгөө миний наад өвсөө тэг зараад тэр мөнгийг нь надад өгөөрэй гэдэг гэрээ нь юу вэ гэдэг дээр ер нь хүмүүс жоохон янз янзын байр суурьтай ах шиг байлээ. Даалгаврын гэр зарим нь үзээд зарим нь ажилгүй сэтгэх гэрээ гээд үтцэн ч гэж яриад л те. Ер нь тэр хоёр ер нь харилцаан дээр хүмүүс ингээд янз янзын байр суурьнаас ер нь бол дүгнсэн юм шиг байна. Миний бодлоор. Тэг гэрээний харилцаагаа зөв тодорхойлж чаардах хэрэг үндслээ гаргаж ирж тэ. Тийм. Тэгээд ерөөхдөө мэдээж нөгөө давтаалтах гомдлынхоо хугацааг баримтлсан гэдгээ мэдээж дурдна тий. Одоо хэдий тохиолдол дээр өгөөгүй ч гэсэн за би энийг бол хэдэн сарын тэдний өдөртэй шийдвэрийг бичгээр гарсныг нь хүлээж авсан. За тэгээд өнөөдөр буюу хэдэн сарын тэдний өдөр тий хуулийн тэдэд заасан энэ хугацаанд би багтаад гомдлоо гаргаж байна гэдэг байдлаар дурдаад ч юм уу тий. Тэгээд нөгөө авах гомдолд бичиж өстой зүйлсийг бичээд ингээд ер нь бол даалгавраа гүйцэтгсэн. За ингээд 4 салбар эрх зүйн дээр юу ирсэн кейсүүдийг бол товч дурдаад явчлаа. За тэгээд байнга дурдаад байгаачлантай яг туйлын зөв хариулт гэж байхгүй учраас би ингэж хийсэн ингэж эсвэл ингэж энэ дээр бол энийг заавал бичих ёстой байсан гэж хэлэх бол төвтэй байна. Мэдээж шалгалтанд бэлтэж байгаа хүмүүс бол нарийн сайн мэдж байгаа авах угаасаа процесс хуулиуд дээр нь яг хэлбэрийн хувьд ямар шаардлага тавигдах юм, агуулгын хувьд ямар шаардлага тавигдах юм гэдэг юмнууд нь байгаа учраас тэрэндээ нийцсэн байдлаар ингээд даалгавраа гүйцэтгээд явнаа гэсэн. За тэгээд яг шалгалтанд яг юу хэлхийг бол одоо таамаглах боломжгүй байгаа шүү дээ тий. Гэтэ ямар ч юм процесс хуулиудаа хараад гомдол гаргах нөгөө хэлбэрийн шаардлагууд эдрээ бол бас өмнө бэлдэх явцдаа хийчмээр юм байна тий. Өөртөө ойр болгоо тий. За тэгээд ер нь бол энэ салбар эрх зүй болон үнцэн хуулийн энэ 4 кейс одоо ирж байгаа шүү дээ тий. Энэ дээр яг зүгээр би хувьдаа одоо за нэг иймэрхүү байсан гэж бас хэлье гэж утсан. Ерөнхийдөө кейсүүдийг нь харахаар за одоо жишээлх юм бол энэ үнцэн хуулийн үнцэн хууль дээр ирсэн тохиолдлын хувьд бол тий сургуулийн хуультай холбоотой тэгээд 2024 онд бол сургууль болсон тий мэдээж энэ 41.9 гэдэг одоо заалт бол бас одоо юу яжсэн тий нийгэмдэр бол ингэж хилцүүлэг болж гарч ирж байсан. Яг нь илүү та бүхэн санаж байгаа бол нөгөө номын сайд тий номын сайд одоо ажлын тайлан гэж тараацсан байсан чинь бас ингээл үгүй энэ чинь улсын хурлын гишүүн тарааж болно гэж тэгсэн чинь сайд тараалаач гэдэг юм уу тий. Тэгээд тэрнээс бодоод ер нь энэ улсын хурлын гишүүд чинь илүүтэй давуу эрх идлээд сурчлагаагаа одоо сонгуулиас өмнө хийж болоод байгаа юм шүү
гэдэг ийм асуудал хөндөгдөжсэн. За тэгэхээр энэ байна. За эрүүгийн маргаан бол бас тун саяхан шийдвэрлэгдсэн байсан. Миний санджаар 23 оны маргаан байлуу да. Тэгэхээр бас саяхны маргаан гэсэн үг. За захиргаан дээр ирсэн энэ иргэний үнэлгээ хайсантай холбоотой захиргааны одоо энэ маргаан бол бас 2024 онд одоо дээд шүүхээр эцэслэгтэн шийдвэрлэгдсэн ийм маргаан байсан. За тэгэхээр үүнээс бол харах юм бол ер нь тухайн жилдээ тий эсвэл одоо тухайн жилдээ ойролцоо ер нь одоо яг энэ салбар эрх зүйнүүд дээр ямар асуудлууд юу нүүссэн бэ гэдэгтэй холбоотой ч юм уу те иймэрхүү тохиолдлууд ирж явах шиг надад санагдсан. Тэгэхээр яг бэлтэж байгаа хүмүүсийн хувьд ерөөхдөө нэг одоо дээд шүүхээс гаргадаг шүүхийн шийдвэрийн хураангуй гүйлгээд харцдаг ч юм уу те манайхаас хэрийн мэдээллийн хуудас гээд оруулж байгаа тэд нарыг бас гүйлгээд харцдаг ч юм уу. Тэгэхээр нөгөө сүүлийн үе шийдвэрлэгдсэн маргаануудыг ер нь гүйлгээд харчих юм бол айгүй дэжгүй санагдсан шүү. Тэгэхээр тэрийг бас анхаарах байх гэж бодож байна. Айгүй сонирхолтой маргаанууд байна. Тэр нөгөө өнцөлийн тэр нэг өнцөл дээр ирсэн кейс ерөн боддоор цэц дээр очсон болов? Би энэ талаар өстөө яг мэдээлэхгүй байна. Гэтэ яг зүгээр ингээд сонсоход л айгүй тийм үнэхээр одоо сонгуульд тэгш шударгаар өрсөлдөх нөхцөлийг хязгаарлаж байгаа юм шиг тийм санагдчихлаа. Тийм. Нөгөө улсын хурлын гишүүн байвал давуу байдал олгох гэдэг шүү дээ. Харин тийм. Тэгэхээр яг уу одоо юу гэдэг хэрвээ мэдээлэл гараагүй болвол бас мэдээлэл гаргахад буруудахааргүй юм шиг санагцсан. Тийм байна. За тэгээ үндсэн дөрвөн эрх зүйн тухайд бол ийм байгаа тий. Үндсэн дөрвөн эрх зүйн тухайд ийм байгаа. Тэгээд юу яасан? Нэг эрх зүйн шалгалтын хугацаа нь бол 2 цагийн хугацаатай байсан. Тэгэхээр энэ дөрвийн үед бол нийтдээ 8 цагийн шалгалт байгаа гэсэн. Нэрмэга одоо ингээд нийт 6 шалгалт байгаа шүү дээ. 6 шалгалтыг яг хэдэн өдөр авсан? Одоо жишээлбэл нэг өдөр хэдэн шалгалт авсан? За шалгалт хооронд амрах хугацаа хэрэг байсан бэ? Тэр талаар нэг мэдээлэл өгөөч. Бас ингээ оюуны өндөр ачаал авч байгаа шүү дээ. 6 шалгалт өгнө гэдэг чинь. За ингэсэн энэ жилийн тухайд бол 2 өдөр зохион байгуулагдсан. 5 дахь хуулан хагас айн гэсэн 2 өдөр зохион байгуулагдсан. За тэгээд одоо жишээ нь юу байдаг шүү дээ, тий? Үлээ. Хуульчийн шалгалтын тухайд эхлээд тестээ өгөөд тестэндээ тэнцэж дараагийн шалгалтуудаа өгөх хэрэгтэй болдог. За өмгөөлөгчийн шалгалтын хувьд бол тийм юм байхгүй юм бэлээ. Тэгэхээр ерөөхдөө бүх шалгалтуудаа өгөөд нийлбэр дүнгээрээ даалт болон түүнээс дээш унаах юм бол тэнцдэг юм байна гэж би ойлгосон. За тэгээд энэ жилийн тухайд болохоор 3-3-аараа 2 өдөрт хуваагдсан гэсэн 6 шалгалт байгаа. За эхний өдөр бол үндсэн хууль за эрүү иргэн чавлуу да. Ерөөхдөө ийм 3 эрх зүйн шалгалтаа авсан. 2 цаг. За тэгээд дунд одоо амралтын зай нь бол 2 цаг байсан. 8-аас 10 цаг хүртэл үнцүүлээ өгчөөд 2 цаг амраад тэгээд 12-оос 14 цагийн хооронд болохоор юугаа захиргаагаа өгөөд гээд ингэж явж исэн. За тэгээд дараагийн өдөр нь болвол үлдсэн нэг эрх зүйн шалгалтаа өгөөд за тэгээд эсээгээ өгөөд хамгийн сүүлд нь тестийн шалгалтыг өгч исэн. За тэгээд эсээний шалгалт бол 2 одоо 4 эрх зүйн одоо шалгалтайгаа ижилхэн 2 цагийн шалгалт байсан. За тэгээд харин тестийн шалгалт нь бол цаг 30 минутын шалгалт байсан. Нийтдээ 50 тест орж ирж байсан. За тэгээд яг зүгээр надад юу яасан юм нь миний зүгээр ботсон юм нь нөгөө дундаа 2 цагийн зайтай байгаа нь одоо миний хувьд баг юугүй шаардлагагүй нэг цагийн ч юм уу те шалгалт хит урт байгаа гэсэн. Тэгээд хит урт юм уу бас нэг тийм нэг юм хийчих гэхээр юм хийж амжихгүй нэг юм хийхгүй бай гэхээр нэг хитрхи урттаад гэх юм уу тийг санагдсан. Тэгэхээр магадгүй юу гэнтэй одоо 2-2-оор нь үдээс өмнө 2 шалгалтыг аваад нэг 30 минут цагийн зайтай ч юм уу те. Тэгээд дундаа нэг 2 цагийн завсарлагтай байгаад тэгээд үдээс хооштой 2 шалгалтыг авчдаг ч юм уу те. Ингээд шахацвал баг зүгээр юм шиг санагдсан. Тэгэхгүй бол өглөө 8-д хэлсэн шалгалт орой 6-д дуусаад ерөөхдөө 2 өдөр яг ингэж явсан байхгүй. Тэгэхээр яг шахацвал ядаж амралтын өдрөө үдээс хооштой нэг цаг зав үлдээд те хүмүүс өөрсдөө юм хийхэд бас зүгээр юм болов гэж бодсон. За тэгээд дахиад нэг юм асуухад бүртгэлийн ерөн хэд хоногийн өмнө зарлагддیں۔ Тэр нь журмаараа тодорхой байд юм уу? Тэгээ бүртгэлийн хураамж нь ямар байдیں۔ Ер нь энэ жил хичнээн хүн ерөн шалгалт өгсөн. Тийм нэг юу зохион байгуулалтын шинжтэй асуултууд бас байна. За би юу яачлаа шүү. Яг жоохон багцаа ярьч. Яг нөгөө тэд жоохон байна. Журмаараа бол мэдээж хугацаа байгаа хаа. Би бас нөгөө журмынхын хугацааг нарийн сайн санахгүй байна. Ердөөдөө нөгөө өмгөөлөгчтэй холбоо юу байгаад өөртөөх нь хийснээр бол нөгөө юу яд юм бэ лээ. Өмгөөлөгчийн шалгалтанд оролцох эрх чинь угаасаа юу байдаг штэ тийм нөгөө хуульчийн эрхээ авсан байх хэрэгтэй байдаг. Тийм учраас нөгөө хуульчийн шалгалтын
дараа ерөөхдөө зарлаад байх шиг тийм юу ажиглагдчихж байгаа. Нөгөө өмгөөлөгчийн биш хуульчийн шалгалтанд тэнцсэн хүмүүсээ одоо Хамруулж байдлаар тий. хамруулсан болж тий аха. За тэгээд шалгалтын хураамж нь энэ жилийн тухайд бол 200,000 төгрөг байсан. За тэгээд нөгөө удирдах зөвлөлөөс нь тухайн жил болгон тогтоогоод явд юм байлээ. Тэгэхээр ер нь тухайн жилийнхаа шалгалтыг л гарч таарах байх гэж бодож байна. Өөр чинь юу илээ гэж бодож байлаа. Янз бүрийн нөгөө ийм бэлдэх гарын авлага материал ерөөхдөө бас хомц юм байлээ. Тийм ер нь байхгүй одоо жишээ нь хуульчийн шалгалтын дээр нөгөө жишээ тестүүд өгчдөг шүү дээ тийм тест жишээлх юм бол байхгүй тестийн шалгалтандаа бол ялцчгүй нөгөө ёс зүйн дүрмээ тэгээ холбогдох журмуудаа уншиж бэлтгэх тийм шаардлага үүсэж илээ. Тийм байсан. Өөр зохион байгуулалтын дээр Нөгөө нийт оролцогчд нь хэдэн хүн ерөө орд юм бол одоо нөгөө хуульчийн шалгалтын дараа зохион байгуулагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр шалгалт өгсөн хүүхдүүд маань бас өмгөөлөгч болъё гэдээ ухруулад шууд нөгөө ямааны халан дээрээ гэдэг шиг шууд өгсөн ч гэж магадгүй. Тэгэхээр хэрэг хүн оролцсон юм бол энэ жилийн тухайд. За энэ жилийн тухайд яг хэдэн бүртгүүлснийг нь бол мэдэхгүй. Тэгээ бүртгүүлсэн хүмүүс дундаа нөгөө шүүлт хийгээд яг нөгөө шаардлага хангасан байна уу гэдгийг нь бас шалгаад одоо оролцох ирэх болох юм байлээ. За тэгээд энэ жилийн тухайд нэг 300 орчим хүн бол яг шалгалтанд орж явах шиг байсан. За тэгээд 300 орчим хүнээс хариу гарахад нэг миний санаж байгаагаар 70 орчим хүн тэнцсэн байсан. Гэдэг чинь хэдийн те 4-ний 1 20 гаруй хувьтай юм уу те тэнцдэг рейт нь юм байна л гэж зүгээр багтаалтж байна. Тэгээд нөгөө нэмж дуртахад юу байх хэвээр хуульчийн одоо гэрчлэгийг авсан байх хэвээр хуульч байх хэвээр өмгөөлөгчийн шалгалт өгөхөд за тэгээд нөгөө төрийн албанд ажилтдаггүй байх хэвээр гэдэг шаардлага тавигдсан юм байлээ. Тэгээд хүмүүс донд нөгөө эргэлттэй байх хувийн хвшилт ер нь компанид ажиллаж байгаа хүмүүс өгч болд юм уу яа тийм өмгөөлөгч байж болохгүй байгаад идэх штеп тийм нөгөө хуулиараа. Тэнгүүд юу юм бэлээ ер нь шалгалт энэ жилээс тэгж байгаа юм болов уу өмнө яадаг байсан би сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө шалгалтаа бол өгч болно. Яг нөгөө шалгалтаа өгчөөд тэнцсэн хариугаа авчаад тэнцснээсээ яг 1 жилийн дотор би өмгөөлөгч болёо гэдэг хүсэлтэй өмгөөлөгчтэй холбоонд гаргаад тэгээ хүсэлтийг нь хянсны үндсэн дээр яг одоо эрхийг нь олгодог зохицуулттай юм билээ. Тэгэхээр яг нөгөө эрхээ авах гад хүсэл гаргах үедээ болвол ямар нэг байдлаар нөгөө өмгөөлийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэлт нь гарчлах ажил албан тушаал эхэлдэггүй байх хэрэгтэй юм билээ. Тэгэхээр ер нь яг хүмүүс төлөвлөхөд илүү амар ах те яг хувийн хвшилт ажиллагаад өмгөөлөгч болъё гэж бодож байгаа хүмүүсийн өмгөөлийн ажил хий гэж бодож байгаа хүмүүсийн хувьд бол яг нэг эмний жилийн хугацаа байгаа юм байна гэж миний хувьд ойлгосон. Би болохоор яг нэг шалгалтаа тэнцснээс биш яг эрхээ бол одоогоор аваагүй байгаа гэсэн. Ер нь эрхийг олгож эхлэх байгаах те саяхан л одоо ингээ хариу гараад явсан болохоор тийм нөгөө батламж ирэх хэрэгтэй юм билээ. Тэгээд батламж нь бол арай эрэг байгаа шалгалтанд тэнцэн гэдэг. Ерөөхдөө зүгээр нөгөө нийтэд нээлттэйгээр энэ хүмүүс тэнцсэн шүү гэдэг мэдээллээс өөрөө тэнцэн гэдэг хариуг харчихсан яваад байгаа. Тэр өмгөөллийн үйл ажиллагаа ер нь нөгөө одоо ингээ ажлаа жишээ нь тангараг өргөхийн тулд ч юм уу одоо эрх ахмын тулд ажлаа өгөх хэрэгтэй гэж байгаа шүү те. Тэгэхээр нөгөө өмгөөлөгчийн үйл ажиллагаа өөрөө бие даасан бүтэн цагийн одоо ажил байна гэж үзээд байна гэсэн үг шүү дээ. Ямар нэгэн байдлаар би компани хуульч хэрнээ өмгөөлөгч давхар хийнэ гэдэг ойлголт бол байж болохгүй гэсэн үг. Байхгүй. Одоо өмгөөлөгч нар ч юу нэг ингэж харагдаад байдаг шүү дээ. Нөгөө компанид ажиллах ч юм уу эсвэл төрийн албанд ажиллах тохиолдолд өмгөөллийн эрхийг түлхэлцүүлэх гэдэг нэг зохицуулт байгаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө өмгөөллийн үйл ажиллагаа нь мэргэжлийн үйл ажиллагааны хувьд одоо нөгөө хараад бусаар ажиллах хэрэгтэй, хараад бусаар бие даасан байдлаар ажиллах хэрэгтэй. Тийм учраас нөгөө альва тийм харьцлах ямар нэгэн одоо ажил албан тушаал эрхэлдэггүй байх зохицуулттай юм лээ. Тэгэхээр тэр нь бол тийм агуулгатай хаа. За одоо нөгөө 6 шалгалтын маань 2 нь үлдсэн тий. Нөгөө 2 дээр. За 6 шалгалтын маань 2 нь үлдсэн. Мэтгэлцэх чадварыг шалгасан эсэний тим даалгавар байдаг. За энэ жилийн даалгаврын тухайд бол 2 цаг үргэлжилсэн одоо эсэ бичих ёстой. Эсэний хувьд үгийн тоо заад юм лээ. 800-аас 1200 хүнтэй ах ёстой гэж би санаж байна. Гэтэ бас давхар циклээ асуугаад яваарэ гэж хүсэж байна. За эсэний сэдв нь энэ жилийн тухайд шүүх байгуулах тухай хуулийн шинжилсэн найруулга ба шүүгчийн хараад бус байдал гэсэн ийм сэдв байсан. Тэгээд ерөөдөө сэдвээр яг ямар агуулгатай, юу бичүүлэх зорилготой вэ? Харин тийм сэдвээр хараад би бас жоохон гайхаад. Тэгэх нь шүүх байгуулах тухай хуулийн шинжилсэн найруулгын талаар нэг юм тусна мэдээд байгаа юм тий. За үнцүүлэгдээд ингээд өөрчлөгдсөн. За энэ жилийн 1 сарын 1-ээс те 25 оны 1 сарын 1-ээс ингээд шүүхүүд өөр зохион байгуулалтанд ороод ингэж байгаа гэдгийг мэдээд байгаа. Нөгөө талдаа шүүгч хараад тус байх ёстой. Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараад тус байдал гэдэг одоо агуулга чухал юм аа. Яагаад чухал вэ гэхээр гэдгийг бас мэдээд байгаа юм тий. Тэгэхээр
Энэ хоёр Буюу л хамтдаа яагаад холбогдож байгаа вэ гэдгийг одоо жоохон гайхаад гэх юм уу? Нэг талаасаа нөгөө талаасаа яг юу бичгээ жоохон мэдэхгүй байгаадсан. Аюу сан одоо юу гэдэг мэтгэлэх чадварыг шалгаж байгаа байсан бол нэг асуулт ч юм уу те эсвэл хоёр талтай юмн дээр аль нэг талын сонгоод өөрийнхөө байр суурийг илэрхийлээ гэвэл нэг өөртөө те. аха. Тэнгүүд яг жоохон гайхаад тэгээд миний хувьд бол яг хуу за ингээд шүүгчийн хараа тус адил чухал юм аа гэж ингээд нэгсэн бас юм хамт чимээл юу бичсэн шүү дээ. Мгм. Яг хуу зүгээр нөгөө мэтгэлэх ур чадварыг шалгаж байгаа даалгавар гэдэг утгаараа сэдвэн ч юм уу арай жоохон өөр байвал зүгээр юм болов уу гэж миний хувьд бодсон. Өнгөрсөн Аха. жилийн одоо юунуудыг ирсэн сэдвүүдийг сонсохоор бас айгүй ерөнхий сэдвүүд ирсэн байгаа байхгүй. Миний санаж байгаагаар эхний жил нь бол rule of law-гийн талаар зүгээр л баг rule of law гэдэг сэдвэр эсэ бичих гэж ирсэн юм шиг байна. За хоёр дахь жил нь гин буруугийн зарчим, эрүүл мэндийн гин буруугийн зарчим гэдэг тийм сэдв ирсэн гэсэн. Тэгэхээр яг хуу мэтгэлцэх чадварыг яг шалгаж чадж байгаа юу гэдэг нь бас сонирхолтой. Тэгэхээр эсэний сэдвүүд бол арай жоохон өөр байх ёстой болов уу гэж бодсон ч гэсэн одоо тэгээд ялтай билээ дээ гэдэг хэл нэг юм бичсэн дээ. Энд чинь Нөгөө мэтгэлцэх чадвараа хоёр тал арай өөрөөр ойлгоод байгаа юм болов. Шалгалт авч байгаа хүмүүс нэг мэтгэлцэх чадвар гэдэг чинь нэг янзаар шалгалт өгж байгаа хүмүүс бас нэг арай өөр өнцгөр мэтгэлцэн гэдэг чинь юм байх юм болов гэж. харин тийм гахаад баг те эсвэл кейс өгөөд тэгээд энэ талын байр сууриас өөрийгөө мэтгэлцэж гин гэж бодоод те одоо Аха. ийм үндэслэлүүдэд төвшүүлээ гэдэг ч юм уу тийм даалгавар авах ёстой ч юм уу те тэгэж бас Аха. бодож байна. За тэгэхээр ийм сэдв ирсэн. Тэгээ энэ сэдвийг харахад ч гэсэн те одоо шүүх байгуулах тухай хуулийн шинжилсэн найруулга чинь бас 2025 оны 1 сарын 1-ээс мөрдөгдөж эхэлж байгаа одоо сүүлийн үеийн бас чухал апдейт ч те. Тэгэхээр одоо эсэж гисэн ер нь одоо тэр салбар эрх зүй болон үндсэн хууль дээр ирж байгаа даалгаврууд ч гэсэн ерөөхдөө сүүлийн үеийн тэр хөндөгдөж байгаа сэдвүүдээс ирэх магадaltaй гэж харагдаж байгаа. Тэгэхээр Тэр нэг ерөөхдөө шалгалт чинь одоо жилд нэг зохион байгуулагдаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр ялцчгүй л нөгөө сүүлийн жилийн сүүлийн үеийн л юмнууд орж ирэх магадлал айгүй өндөр болчиход байгаа юм байна л да. тийм тэгэхээр ер нь тэр мэдээллүүдэд ер нь айгүй ойрхон байж байвал зүгээр юм байна гэж бодсон. За ингээд тав дахь шалгалт нь бол энэ байсан. 200 минут. За тэгээ багтаа 800-өөс бүрт хийсэ бичих хэвээр ийм даалгавар байсан. За сүүлийн одоо шалгалт буюу тестийн шалгалт. За тестийн шалгалт маань бол өмгөөлөгчийн ёс зүйг одоо шалгах тийм зорилготой. Энэ жилийн тухайд нөгөө журмууд дээрээ бол яг хэдэн тест эрггүй энтер гэдэг нь байдгүй мэлээ. Тэгээ энэ жил болохоор 50 тест 90 минут буюу цаг 30 гэсэн үг. Ингэж ирсэн. За тэгээд тестүүд нь бол одоо нөгөө өмгөөлөгчтэй холбоо ямар гайдлайн өгчсэн бэ гэж тэгэхээр за өмгөөллийн тухай хууль за тэгээд мөн юу байгаа те нөгөө процесс хуулиуд дах өмгөөлөгчийн эрх үүргүүд ер нь өмгөөлөгчтэй холбоотой заалтууд за тэгээд мэдээж хамгийн чухал нь бол юутай өмгөөлөгчийн ёс зүйн дүрм гэж байгаа. Өмгөөлөгчийн ёс зүйн дүрм за нэмэх нь нөгөө өмгөөлөгчийн ёс зүйн хариуцлага хүлээлгтэй холбоотой мэрэгжлийн хороо гэж ажилтайгаа одоо өмгөөлөгчтэй холбооны мэрэгжлийн хороо гэдэг за тэр хорооны ажиллах журам гэсэн ийм одоо их сурвалжуудыг өгсөн. За тэгээ нэмэх нь нөгөө энэ мэрэгжлийн хорооны үйл ажиллагаатай холбоотой нэг жил болгон ийм тайлан зөвлөмжүүд гард юм байна л да. Тэр тайлан зөвлөмжүүдийг бас уншсан байвал зүгээр гэж хэлжсэн. За тэр тайлан зөвлөмжүүд болохоор одоо агуулга нь бол тий ерөнхийдөө мэрэгжлийн хорон дээр ийм төрлийн гомдлууд их ирж байна. За жишээлх юм бол миний нэг санаж байгаа point нь тий нөгөө гэрээндээ одоо ажил үйлчлэгийнхаа хүрээг тодорхой одоо юу тусгаагүй улмаас ингээд асуудлууд гарч байна. За тэгэхээр энэ өмгөөллийн хууль зүйн мэрэгжлийн туслалаа үзүүлэх гэрээнд чинь тусгагдсан байх ёстой зүйлсийг тий юун дээр болвол журмандаа бол заасан байдаг. Тэгэхээр тэр журманд заасан зүйлсийг яг тусгадаг байгаа ч гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар зөвлөмжүүд өгд юм билээ жил болгоо. Тэгэхээр тэр хайлан зөвлөмжтэй бас танилцсан байвал зүгээр гэдэг ийм одоо юг өгчсэн, гайдлайн өгчсэн. За тэгээд шалгалтанд бол зүгээр миний одоо бодлоор тий ерөөхдөө тэр юутай холбоотой хуулиудаас төдийлөн их орж ирээгүй санагдсан. Энэ жилийн шалгалт нь бол яг ёс зүйн дүрмээс болон тэр мэрэгжлийн хорооны ажиллах журмаас ер нь юунууд даалгаврууд 50 тест орж ирсэн. Тэгээ тестийн хариу бол тэр доороо гарчт юм байлээ. Тест болохоор 20 оноо нэрээ онооныхоо хуваарлтыг хэлэх юм мартсан байна. Тест 20 оноо. 50 тест 20 оноо гэдэг чинь ер нь бол нэг тестийг зөв хариулахад 0.4 оноо аавна гэсэн үг тий. Тэгээ тестэн дээр нэмж нэг хэлэх юм нь энэ жил
ер нь цаашдаа ч гэсэн тийм байх гэж бодож байна. Гэтэ жил болгон ер нь өнгөлөлтөй холбооноос асуугаад явбал зүгээр юм билээ. Энэ жилийн шалгалт бол олон хариулттай тест байсан. Тэгээд олон хариулт нь одоо чинь нэг тест бол 0.4 оноо шүү дээ тий. Одоо 50 тест 20 оноо гэхэр чинь. Тэгэхээр одоо тухайн тест 2 хариулттай байсан байх юм бол нэгийг зөв хийсэн бол 0.2 оноо авна, 0.2 оноог нь алдна гэх байдлаар оноо тооцогдож исэн. Тэгэхээр олон хариулттай байна уугүй юу гэдгийг нь бас нэрээ юу асууж агаад тэрэнд нь тааруулж бас шалгалтаа өгөхгүй болвол дандаа нэг хариулт сонгоод явцсан чинь тодорхой оноонуудаа бас алдаад явчих үү дээ гэж бодож байна. За тестийн шалгалт бол 20 оноо, эсээний шалгалт 20 оноо. За тэгээд үлдсэн нөгөө үндсэн хууль болон салбар хэрэгцсэн тэр нөгөө даалгаврууд нь болохоор тус бүр 15 оноо гэж байгаа. Тэгээ нийтдээ 100 онооны шалгалт, энэ шалгалтаас бол 70 оноо авч иж 70 ба түүнээс дээш оноо авч иж тэнцэнд тооцогдохоор байгаа. За шалгалтын даалгавар тестийн шалгалтын дээр тодруулж асуухад одоо нөгөө хуульчийн цогны бол тестийн ном байгаа. Тэгээд номноос л ирж байгаа л та. Тэгвэл нөгөө зарим тестийн одоо нөгөө тест зохиогдсон байдлыг харахаар айгүй логик алдаатай ч юм уу те. Нөгөө асуулт хариулт хоёр нь нэг хацалцдаггүй ч юм уу тийм тест зохиог арга барилын хувьд жоо алдаатай юмнууд харагдсан баггүй юу? Одоо саяны яг өмгөөлөгчийн шалгалтын дээр яг асуултанд хариулах явцад энэ ямар сонио асуулт вэ? Энэ хариулт нь ингээд нэг логикийн зөрчил юм уу байсан болов уу ер нь? Тэр зохиогдсон байсан бэ? Тэр нь миний хувьд бол харьцангуй дэжгүй байсан. Гэтээ энэ жилийн шалгалтын хувьд бол нөгөө яг журмандаа яг дөрмөндөө тэг ёс зүйн дөрмөндөө заасан үг үсгээрээ ер нь юмнууд орж ирж байгаа шиг санагдсан. Тэгэхгүй бол нөгөө агуулгаар нь за энэ нэг ингэдэг юм байна гэд цээжилсэн чинь яг нөгөө үг үсгээр нь орж ирэнгүүт би чинь тийм хаалтаанууд бас гаргацсан байсан аахгүй нөгөө агуулгаар нь за ингэдэг юм байна гэд уншаад явсан чинь нөгөө үг үсгээр нь орж ирсэн чинь зарим нөгөө нэр томьёонууд дундаа төөрөлт өтчих гэх юм уу те тэгээд бурууг нь сонгочдөг тиймэрхүү зүйл ажиглагдчихсэн. Тэгэхээр бас одоо энэ шалгалтын тухайд те одоогоор өмгөөлөгчийн шалгалтын тестийн шалгалтын тухайд нөгөө жишг тестүүд гэдэг зүйл бол байхгүй байна. Албан ёсоор гаргадаг тийм зүйл байхгүй. Тэгээд угаасаа тэрийг гаргах нь бас утгагүй юм шиг санагдсан. Угаасаа нөгөө хүрээ амар тодорхой жижиг хүрээ штэ те нөгөө ёс зүй гэдэг хүрээ тэгээд ёс зүй нь бол яг л дөрмөндөө заасан юмнууд болон тэр нөгөө мэргэжлийн хорооныхоо үйл ажиллагаатай холбоотой юмнууд байгаа болохоор тест зохиочих юм бол амар цөөхөн тест зохиогдно. Тэгээ тэр дундаас 50 тест нь л орж ирнэ гэхээр бас одоо одоо жоохон цохимжгүй юм шиг санагдсан. Тэгэхээр ер нь бол өөрсдөө журмуудаа аягүй сайн уншаад ороход бол гайгүй санагдсан. За ер нь бол ингээд энэ үрээд те 6 шалгалт маань бол нэг иймэрхүү байсан гэж бодож байна. Тэгээд шууд нөгөө шалгалтынхаа агуулгыг дурдаад явчихаар айгүй богинохон юу подкаст болох уу гэсэн чи бас хүүхэн урт болоод тах шиг байна. Тэгэхээр ер нь энэ хүрээд дуусгая гэж бодож байна. Ойкад асуух юм байсан өөр. Ерөнхийдөө яг нэг шалгалт өгч үзээгүй хүний хувьд бол ерөнхий ойлголтуудаа ер нь нэлээ сайн бас авчлаа. Тэгээд энэ жил үнэхээр сонирхолтой кейсүүд бас ирсэн юм байна. Тэгээд хамгийн гол нь нөгөө хуульчийн сонгон бол ерөнхийдөө зөв шийдэл рүү явах хэрэгтэй шүү дээ, тий. Одоо аль нэг талын байр суурийг баримтлахаас илүүтэй гэтэл өмгөөлөгч бол нөгөө мэргэжлийн үйл ажиллагааны онцлог байна, тий. Аль нэг тодорхой талын төлөөлж гомдол бичнэ гэхээр бас айгүй өөр санагдаж байна. Тийм. Ер нь тэр хэрээрээ бас сорилттой байсан бах, тий. Тийм. Хуульчийн шалгалтын бодлогын тухайд бол бид нар илүү шүүгчийн өнцгөөс боддог тий. Хамгийн байж болоход зөв шийдлийг нь тэнд бид нар одоо санал болгож бичдэг. Юуны тухайд өмгөөлөгчийн шалгалтын тухайд болохоор одоо чи аль талыг одоо тий юу аль талын өмгөөлөгчийн байр суурьтай байгаа вэ гэдгийг ерөөхдөө заагаад өгчөж байгаа. Гэхдээ мэдээж нөгөө юу нь бол нээлттэй тий ямархуу байдлаар үндслүүдээ гаргаж бичих вэ гэдгийг нээлттэй. Тэгээд мэдээж нөгөө яг онцгойлж хэлэх юм нь болохоор процесс хуулиуд дээр чинь нөгөө бичих ёстой зүйлсийг нь тодорхой дурдаад өгсөн байгаа. Тэгэхээр нэг талаасаа нөгөө хэлбэрийн шаардлагаа маш сайн хангах ёстой байгаа даа шүү дээ. Тэг нөгөө гомдол ирэхгүй юм шүү тий. Одоо юу гэдэг нь хэмжил гаргалаа гэхэд те ямар шүүхэд гаргаж байгаа юм гэдгийг атлист зөв бичих ёстой шүү дээ. Тэрийгээ мэдээж нөгөө legal info бол ажиллаж байгаа. Эсэний шалгалтын дээр ч гэсэн legal info ажиллах юм байлээ. Тестийн шалгалтнаас тэр шалгалтууд дээр бол legal info ашиглах хэрэгтэй. Тийм учраас одоо юу гэдэг нь нөгөө салбар эрх зүйн бодлогынхоо шалгалтууд дээр одоо шүүх байгуулах тухай хуулиуд дээр чинь мэдээж нөгөө шүүхүүдийн нэр нь бол яг үнэн зүгээр байж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ядаж тэндээс орж хараад шүүхийнхаа нэрийг зөв бичгээс ахуулаад тий. Тэд нар мэдээж оноод өгнөхөд бол нөлөөлдөг болов уу гэж би бодож байна. Тэгээд одоо нөгөө мэдээж бусад бичих юмнуудаа нэхэмжлийн нөгөө одоо юу гэдэг нь захиргаан дээр гэхэд магадгүй нэхэмжил гаргаж байгаа бол одоо нэхэмжлийнхаа үндслийг яг нөгөө захиргааны процесс хууль заасан үндслүүдээс юу ах ёстой шүү дээ. Одоо иргэн мэргэн бол харьцангуй
нээлттэй байдаг болов захиргаа бол ерөөхдөө одоо шүүх ямар шийдвэрүүд гаргах уу, нэхэмжлэгч ямар хуу одоо нэхэмжлэх шаардлага гарах уу гэдэг нь харьцангуй ингээд дуртаад өгсөн байдаг. Тэгэхээр тэндээс зөв сонголтоо хийх ёстой гэдэг ч юм уу тий. Тэгэхээр тэрийг ер нь бол анхаарал одоо мэдээж үндслээ зөв тодорхойлох ёстой тийм материалын талаасаа гэхдээ мэдээж илүү нөгөө чиний өмгөөлөгчийн ур чадварыг өмгөөлөгч болж чадах нь гэдгийг чинь шалгаж байгаа учраас процесс суулуучтайгаа бас сайн ажиллаад тэр энэ тэтгэлийг хүртэл би мэдж байгаа шүү гэд тэ тэрийгээ бас гаргаж өгч бичвэл зүгээр юм байна гэж бодсон. Зөв. Би нөгөө юунтай холбоотой нэг асуулт байгаа маа. Тэр нөгөө эсээн одоо шүүх байгуулах тухай хууль болон шүүгчийн бидаас хараад тус байдал гэдгсэн шүү дээ. Тэр нөгөө одоо яг шалгалт боловсруулагчид одоо ямар зорилгоор ийм сэдвтэ эсээ өгснө нь бол мэдэхгүй л байна л да. Гэтэ ингээ мэрсэр хүмүүсээ яриа сонсох нэ одоо нөгөө 2012 онд бас нөгөө шүүх байгуулах тухай хууль гээ батлагдчихсан. Тэгээ тухайн үед бол нөгөө тойргийн тойргийн зэтгмаар шүүхийг байгуулад тэгээ нөгөө шинээр шүүх байгуулагдаж байгаа учраас одоо нөгөө шүүгч нарыг шүүхийн нэр нэгдүгээр тийч өөрчлөгдөж байгаа тийм болохоор шүүгч нарыг чинь нөгөө чөлөөлөд хахиж томилдог юм байна шүү дээ. Тэр процесс явцад нөгөө 13 шүүгч байна уу? Одоо нэр бүх гэдэг тодорхой шүүгч нарыг эргэж томилоогүй асуудал гээд байдаг гээд тэгээд нөгөө хуулаа бас нэг юу энгийн дугаар хийж исэн юм аа. Нөгөө тэр шүүгч нарыг чинь зарим нь одоо хүртэл томилогдоогүй тэгээд гим юугаар цалин өсөө нэхэмжлээд яваад исэн. Тэгээд тэрнтэй холбоотой юм болов уу гэж хүмүүс бас яриад байна лээ. Гэхдээ одоо шалгуулагч яг тэрийг хүссэн үгүй юу гэдэг нь сайн мэдэхгүй л байна. Тийм. Тэгэхээр яг ингээ мэтгэлцээний сэдв ямар хуу ирэх вэ гэдэг нь бас ингээд айгу баримжаагүй тий. Мэтгэл хийж байгаа хэсэний гэхдээ илүү нөгөө чи өрнөдөө хуулийн салбарынхаа энэ одоо гол асуудлуудыг гэдэг ч юм уу тий хэр мэдж ийн вэ гэдэг маань ер нь хэрвээ мэдчихвэл тий аль шалгалтын хувьд илүү даваа талтай байх жишээний. Би чинь бас эсен дээр яг тэрийг хальт дурдсан тий одоо тэгээд юу гэдэг чинь одоо ингээд шүүх байгуулах тухай хууль бол ингээд нэг за хэдэн шүүхийн нэр хэлээ л энэ харьяалал энэ шүүх рүү очноо гэхээсээ илүү нөгөө бүтэн юм бүтцийн гэх юм уу те томоохон өөрчлөлтийг хийж байгаа учраас одоо энэ хөдөлмөрийн харилцаа байна те шүүгч нарын хувьд одоо туслахуудын хувьд хөдөлмөрийн харилцааг шийдсэн байх ёстой. Одоо тэр шүүхүүд чинь аль байршил дээр те байхын тэр байршлууд дээр нөгөө ажиллах гэдэг шүүгч нарын чинь нөгөө одоо юу гэдэг өрөө танхим хүрэлцээтэй юм уу яаж байгаа нь тий туслахууд нь өрөө танхим хүрэлцээтэй юм уу гэдгээс ахуулаад одоо юм захиргааны шинжтэй тий одоо энэ хөдөлмөрийн харилцааны шинжтэй юм ер нь цогц асуудал хөндөгддгөө зүгээр л нэг шүүхүүдийн нэр зоож тавиад энэ харьяаллын одоо маргаанууд ийшээ очно гэдгийг шийдэж байгаа асуудал болох тас биш учраас нэлээд сайн нөгөө төлөвлөгөөтэй байх хэрэгтэй байна гэсэн агуулга бас бичсэн. Тэгж бичснээ би бас өөрөө эргэлзээд эн чинь ер нь шүүгчээ хараад сайдалтай бас яаж чадах вэ гэл. Яг дам агуулгаараа бас хамаархалах тий. Дам агуулгаараа бас хамаархалах. Зөв. Тэгэхээр ер нь одоо ингээ хуулийн сонгомж тэр өмгөөлөгчийн шалгалт тэр ингээд яг тухайн салбарынхаа ялангуяа хуулийн салбарын талаар хэрэг мэдлэгтэйг ингээ хараад байгаа шүү дээ тий. Тэгмүүд өмгөөлөгч тэр одоо тэр 6 ширхэг шалгалтны жишээ нэг нь илүү тийм төвчилсэн агуулгатай юм шиг тий. Аль 13 онд батлагдчихсэн тэр нэг үйл явдлыг бас одоо энэ салбарын хүн болохынхаа тухайд нэг сонсцсон байх хэрэгтэй юм шиг л мэдрэмж төрж байна. Гээд ингэж сонсохоор яг нөгөө ингэж бэлтгэл зүгээр юм байлээ гэж ярихад бас юу гэх юм жоохон хэцүү шалгалт байгаа байхгүй тий. Ерөнхийдөө за тестний шалгалтын тухайд бол мэдээж журам мурам янз бүрийн юмнуудаа уншиж таарах нь байна. Тэгэхээр бусад одоо шалгалтуудынхаа тухайд бол илүү тий нөгөө шүүхийн шийдвэрүүдтэй ойрхон тий одоо энэ хууль зүйн салбартаа болж байгаа үйл явдлуудад одоо эхнээсээ л чих тавьж ингэж явах одоо шаардлага үүсэх байх та тий. Тэрнээс өөр бол нарийн зөвлөгөө ингүүл зүгээр юм байлээ гэж хэлэхэд бас жоохон ингүүл яг оны шүү гэсэн тийм юу цорынга зөвлөгөө гэж байхгүй юм байна. Байх боломжгүй юм байна. За нөгөө шинэ оны эхний дугаар маань бас нэг сонирхолтой асуудал, нэг сонирхолтой юм шалгалтын туршлага хөндөгдлөө. Тэгээд мигада энэ туршлагаа бас хамгүй хуваалцсанд баярлалаа. Тэгээ манай сонсогчид бас өмгөөлөгч одоо өмгөөлөгчийн мэрэгжлийн үйл ажиллагаа эрхэлдэг. За цаашдаа өмгөөлөгч тухай төлөвлөж байгаа хүмүүсээс зөндөө байгаах гэж бодож байна. Тэднэрт маань ач холбогдолтой байсан баха. За тэгээд энэ үрээд дугаараа өндөрлөө. Тэгээд яг ярьсан чинь бас жоохон замбраагүй яригтаад гэхгүй юу. Жоохон замбраагүй шивтэй болчих шиг боллоо. Гэтэ яг хуваагаад энэ хэсэгт ийм агуулга байгаа шүү гэдгээ оруулахтаа хуваагаад оруулчихъя. Тэгээд та бүхэн юмаа хийж явахдаа сайхан сонсоод тэгээд тус олно гэж найдаж байна. Шалгалт өгөх гэж байгаа бэлтэж байгаа хүмүүстээ бас амжилт хүсье. За баяртай. Баяртай.